За сайн байцгаана сонсогчдоо. Ингээд та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Ингээд удаан уулзаагүй байсны эцэст нэгэн сонирхолтой дугаараар та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болоод байна. Бидний энэхүү дугаарт Стокгольмын их сургуулийн багш, хий шинжээч, судлаач, биологийн сайхан ихч оролцож хос хэлтэй хүүхдүүд гэж ямар хүүхдүүдийг хэлдэг, хүүхдээ хос хэлтэй болгох нь ямар давуу талуудтай, хүүхдүүддээ их хэлийг нь сайн сурах ямар аргууд байна вэ гэх мэтчлэн маш олон сонирхолтой сэдвээр оюунаа бит хоёртай яриа өрнүүлсэн юм аа. Ингээд та бүхэн ярилцлага хүлээн авч сонсноо. Сайн байна уу үлзийгчээ? Бидний подкастэд урилгаар орж иж байгаа танд бас маш их баярлалаа. За баярлалаа. Сайн байцгаана уу? Сонсогчдоо тэгээд сайн байцгаана уу энэ дэлгэрээ. Мандууха баярлалаа та бүхнийг намайг урьж оролцуулж байгаад. Сайн байна уу? Баярлалаа. За, юун төрөнд бас үлцэн хичээсээ бас өөрийнхөө бага насны талаар бага зэрэг мэдээлэл өгөөд айлын хиддэх хүүхэд үү, хаана яаж өссөн талаараа бас сонсогчдод бага зэрэг сонирхуулаад тэгээ бас боломжтой байлаас өөрийгөө бас ээж гэсэн юу талаасаа бас танилцуулаач гэж хүсэж байна. За баярлалаа. Би Хөвсгөл аймгийн Эрдэнэ болгон сум гээд цааш нөгөө алдартай Хөвсгөл нуураас 110 км-ийн зайтай тэгээд Монголын хилээс 80 км-ийн зайтай тийм газар төрж өссөн Бөглөө гэсэн үг л дээ. Газар төрж өссөн айлын 7 хүүхэдтэй айлын отгоо хүүхэд нь. За тэгээд хөдөөний сумын төвд өссөн болохоор яг хөдөөний гэж хэлж байгаа боловч сайхан байгальд ойрхон өссөн болохоос мал энтриг бол их сайн мэдэхгүй. Тэгээд социалист нийгэмд төрж өссөн социалист нийгмийн ихтгэл үнэмшлэлээр ээж аавд чинь нөгөө нэг бид нарыг дээдлэн доотлоо хариуцаад л тэгэл яслаасаа эхлээд төгсдөл ер нь намайг сургуулаа төгсдөл зохион байгуулалтаагаар институт ямар нэгэн байгууллага хүүхдийн хүмүүжлийг хариуцдаг байсан тэр нийгэмд бол төрж өссөн. Тийм болохоор би социалист нийгмийн нийтлэг хүмүүжлтэй нийгэм байхгүй юу? Тэгээд цэцэрлэгээр хүмүүжсэн, сургуулиар хүмүүжсэн, пионерын байгууллагаар хүмүүжсэн, эвлэлийн үүрэгт байсан ийм хүн байгаамаа. Юуны хувьд ээжийн хувьд бол 2 хүүхэдтэй одоо том нь 19 хүрж байгаа. Энэ жил 5 сарын 23-нд хүрнэ. Бага нь 13 настай. Миний бахархал гэж би хэлдэг. Тэр нь яагаад бахархал вэ гэвэл хос хэлтэй өсгөж чадсан охиныгоо тийм. Хүү маань бол унган хэлтэй. Тэгээд энэ ялгаагийн дараа нь би тайлбарлаад өгнө. Яагаад хүүхдээ унган хэлтэй, охиноо болохоор хос хэлтэй гэж хэлж байгаа вэ гэдгээ. Тэгэхээр үлзийгч бас энэ талаараа судалгаа хийжсэн тий. Хос хэлтэй хүүхдүүдийн талаараас илүү судлаачийн төвшин сайн мэддэг жирийн хүмүүсийг одоход тэгэхээр та хос хэлтэй гэж ямар хүүхдүүдийг хэлээд байгаа талаараас мэдхгүй хүмүүст богинохон тайлбар хийж өгвөл. За тэгэхээр хос хэлтэй хүүхдүүд гэхээр яг 2 өөр соёлд 2 өөр хэлний оролцоо байна шүү дээ тий. Зэрэг төрсэн цагаасаа хойш эсвэл бүрлдсэн ихэнх хөвлөд ураг болж бүрлдсэн цагаасаа хойш 2 хэлний эсвэл хид хідэн хэлний авиа, их шиг, дуудлага, соёл зэрэг байгаа тийм гэр бүлд өсөж байгаа хүүхдүүдийг хос хэлтэй тэгээд хэлд орохдоо тэр хэлээрээ зэрэг орж байгаа буюу сэтгэлгээний хувьд, тархины хувьд, тархины хөгжлийн баруун зүүн тархины үндсэндээ чадварууд зэрэг хөгжиж байгаа. Хэлний хувьд болохоор хоёлаа үндсэндээ тэнцвүүхэн байгаа энэ хүүхдүүдийг хос хэлтэй хүүхдүүд гэж нэрлэж байгаа юм. Тэгэхээр би бас одоо 2 охиноо
3 хүүхдээ одоо шивэдэд өсөж байгаа. Гэтээ бас ингээ хараад тахад эргэн тойронд бас хэдийгээр одоо ээж аав нь Монгол хүүхдүүд нь шивэдэд ч юм уу эсвэл өөр оронд өсөж байгаа гэсэн бас яг тэр алга хүүхдүүдэд хос хэлтэй болгож өсгөж чадахгүй байгаа юм шиг харагдаад идэг л та. Нэг болвол ихэвчлэн одоо их хэлээрээ жоохон тааруу ярьдаг ч юм уу тий гадаад хүн шиг баг эсвэл бүр ярьж чадахгүй хүүхдүүд ч бас байна. Тэгэхээр та одоо яаж хүүхдүүдээ ингээд охиноо одоо хос хэлтэй болгож өсгөө энэ талаараа бас туршлагаасаа хаваалцвал ямар одоо яг гадаадад өсөж байгаа хүүхдүүдээ өсөж байгаа эцэг эхчүүдэд их хэлээ одоо сайн сурахт нь хүүхдтэй яаж нөлөөлөх маш олон зөвлөгөө байдаг ч гэсэн бас таны хувийн туршлагаас илүү тийм практик зөвлөгөө гэвэл би эхлээд энэ нөгөө нэг бид нар одоо гадаадд байгаа ээж аавууд эсвэл эрлийз гэж хэлдэг штэ тий аав нь юм уу ээж нь гадаад эсвэл тийм ээ нийгмийн хувьд бас эрлийз тэр нь одоо сая Мандухагийн хэлж байгаа аав ээж хоёр нь хоёулаа Монгол мөртлөө монголоор ярьдаг мөртлөө нийгэм нь өөр хэлний хувьд өөр соёлтой тэгэхээр би бас зүгээр энийг нь бас эрлийз нийгэм эрлийз хэл гэж зүгээр би өөрөө хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тохиолдолд тэр гадны гэж байгаа буюу эрлийз нийгэм болон чиний өөрийн чинь төрлөх энэ хэл соёлыг тэнцүү байлгахын тулд ээж аавынх нь хувьд бодит яг ажил хөдөлмөр цагаа яг зарцуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Үнэндээ үндсэнд тэгэхээр энэ нь болохоор зөвхөн одоо бид нэрийг тодорхой юм ярьж байна те гадаадд байгаа хүүхдүүд юм уу эсвэл эрлийз хүүхдүүд юм уу гэтэл Монголд энэ асуудал болцсон байна гэж би үтсэн нодлон явж байгаад зөв эцэгчүүдээс зөв хүүхдгээд төрийн бас байгууллагт лекц уншиж байхад энэ хос хэлний талаар лекц уншиж байхад Монголд байгаа Монгол нийгэмд байгаа мөртлөө Монгол аав ээжтэй Монголын маань нийгэмд сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөн хэлний хувьд яг төрлөх унган их хэл нь Монгол хэл гэж хэлэхэд хэцүү эсвэл гадаадаар хэлд орцсон юм шиг миний хэлдгээр YouTube-ийн хэлээр гадаадаар ингээд орчихсон. Тэгэхээр энэ бол зөвхөн гадаадд байгаа монголчууд биш хаасаагүй байгаа монгол хүмүүсийн маань нийтлэг асуудал болцсон байна. Яг үнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд нөгөө бодит миний хэлэх гээд юм гэвэл хүүхэд эхийн сүгээр угжигддаг шиг яг хэлний хувьд бол хэлч нь өөрөө сэтгэлгээ учраас сэтгэлгээ соёл тэгээд чи тархиндаа болж байгаа үйл ажиллагааг үгээр илэрхийлж энийгээ бид нар хэл гэж хэлдэг болвол тэр сэтгэлгээ соёлынх нь нөхцөлийг тэр хэлний угжийг сүүг нь яг адилхан байх ёстой. Гэтэл за би бүр бодит тодорхой жишээ авахад өөрийнхөө хүүхдэр манай хүүхэд цэцэрлэгт 6 цаг явдаг байсан. Тэгэхээр чи нөгөө нэг шивэд манай хүүхдүүд чи нөгөө эрлийз шивэд аавтай. Тэгэхээр эрлийз хүүхдүүд учраас аав нь гэртээ ярихаараа хүүхдүүдтэйгээ 50% мэдээж цагийг өнгөрөөж байгаа болохоор 50% нь цагийн 10 за хүүхдээ яг бодит идэвхтэй цагийн 10 цаг байлаа гэж бодоход тийм ээ. Идэвхтэй цаг нь 6% нь 6 цаг нь цэцэрлэг дээр очиж байгаа юм. Тэгэхээр нөгөө надад байх 10 цагийн 6 цаг нь яг цэвэр шивэ дээр явчихж штэ. За тэгэнгүүтээ үлдсэн 4 цагийнх нь 2 нь би одоо тэр 4 цагийг аавтаан тэнцвүүлэх нь. За тэгэхээр яг энэ дээр би ийм бодит төлөвлөгөө гаргаж байгаа хгүй гэтэл аав чинь хүүхдтэйгээ харилцаатай байх хэрэгтэй аав нь ярих хэрэгтэй. Тэгэхээр хүүхд чинь 6 цаг шивэ дээр ярьж байгаа нийгэмд байгаа юм чинь би 3 цагийг авчи чи 1 цаг нь бол яг ингээд идэвхтэйгээр байгаа чи гэд. Тэгээд мэдээж гэрт олвол бүх телевизийн янз бүрийн мэдээлэл нийгэм дэлгүүрт ороход 1.5-ыг нь миний 3 цагийн 1.5-ыг нь үндсэндээ дахиад ингээд өөр нөгөө гадаад хэл нь авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг бодитойгоор миний ажиллах нь тогтмол яг хүүхдээ анхааралтайгаар эсвэл анхаарлын төвлөрөөгүй байх үед нь бага бахта ерөөс 15 минутын дотор л би эрчимтэй мэдээллүүдийг өгч тэр хэлийг нь сургах бүх боломжуудыг нь өдөөж өгдөг байсан. Тэгэхээр нөгөө угжих хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу?
Монгол дуу тэгэхээр 1.5 цаг чинь гэрт Монгол дуунууд, Монгол аялгүй бүхэл юм Монгол байх хэрэгтэй. Тэгжээж 6 цагийн ядахта тарлыг нь тэнцвүүлэхгүй маа гэхэд тэгээд эрчимтэйгээр ээж юусоо хизээч бууж өгөхгүйгээр заримдаа бид нар ээжүүд амарчлаад ялангуяа хүүхэд баг байхад намайг ойлгохгүй байх шиг байна. Шивэдэр юм уу эсвэл англи, германаар илүү сайн ойлгож байгаа учраас гээд амарчлаад ойлгох хэлээр нэгэд өөрсдөө бид нар ухамсаргүйгээр өөрсдөө хэлээ солиод байдаг. Тэгэхээр бид нар огт бууж өгөхгүйгээр хүүхэд өөрөө тархинд нэм сигнал ирдэг байхгүй юу? Тэр сигналтай болоод тэрийг хэллээ тийм separation хийдэг тийм процесс гэдэг юм. Хөвгүүд жоохон удаан. Хөвгүүдийн нөгөө нэг хөвгүүд чи хилд ороход энэ төр октоодыг батгахад харьцангуй удаан учраас хос хилтэй хөвгүүд хилд ороход хүртэл жоохон удаан байхгүй юу? Энэ нөгөө нэг хилээ салгах энэ процесс нь жоохон удаан явагддаг учраас тэгэхээр энэ процессын салгахад тэр бид нар ямар дэмжлэг өгөх ёстой вэ гэвэл ийм бодит зүйлийг хараад сигнал тархинд нэрдэг байх хэрэгтэй байхгүй юу? Ээжийг харангуйтаа л шууд монголоор ярьдаг байх ёстой гэдэг сигналыг чи өгдөг байх ёстой. Тэр хүүхэд ядарсан ч гэсэн, өвдсөн ч гэсэн ээж байгаа бол би монголоор л ярьдаг байх гэдэг тийм сигналыг хар багаас нь угжих хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр би яасан бэ гэвэл өөрийнхөө жишээгээр тэгээд ярьж агаад хүүхдтэй 2000 оны ихэр юм чинь баян монгол дуу сонсгоно, монгол шүлэг зааж өгөөд, монгол дуу зааж өгөөд. Тэр үед чинь манай нэг энд байгаа монголчууд цөөхөн монгол нийгэмлэг маань жижигхэн байсан учраас монголчуудаараа уулзалтаж холбогддог тийм зүйл, тийм уулзалт цуглаан бага байсан болохоор яг би өөрөө охиныхоо монгол хэлнийх нь нийгэм нь байсан байхгүй юу? Тэгэхээр дандаа монгол үлгэр тэгэхээр ч хүүхд би идэвхтэйгээр үлгэрүүдийг хүүхдийн сэтгэлгээ, тарих, хэрэгцээ тэгээ хөгжилтөө болгоод өөрийнх нь сонирхлыг төрүүлэх тийм хэмжээнд болгоод тэгээд зарим нэг юм хүүхэд ядраад ирэхээр яг тарих өөрөө амарж байгаа мөртлөө юм угаадаг спонж шиг уусдаг юу гэдэг вүлээ тийм байдаг уусгаад ингээд авдаг. Яг тэрэн шиг байх үед нь энэ төр ухамсаргүйгээр сонсгодог байхгүй юу? Тэгэхээр бодит би бол туйл сонсуулдаг байсан хүүхдтэй. Өөрөө ярина. Ярихгүй үед бол туйл сонсуудаг. Тэгээд үлгэрүүдийг дандаа ярина. Харилцан ярилцсан. Хэдий багаас нь дандаа уншиж өгдөг байсан. Энэ ингээд явсаар хагаад ээж хамгийн их хариуцлагатай, ээж хамгийн их тууштай, эсвэл аав нь ч юм уу те. Тэгэхээр нөгөө нийгмийн давмгаалаад байгаа тэр цагийг чи төлөвлөжээж тэнцвүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Гаднаас өгч байгаа юм. Энэ миний бодит одоо өөр юм жишээ юм да. Ээж аав нь маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй мэн гэдэг бол одоо ойлгомжтой л доо. Гэтэ бид нэр ерөөсөө бас сайн хэрэгжүүлж чадахгүй юм аа гэж өөртөө шүүмжлэл тавьж जैन. Тэгээд манайхас гэртээ ер нь дандаа монголоор ярина гэсэн төрөмтэй. Тэгээ манай хүүхдүүд монголоор ингээд заримдаа хурдан ярихаар ингээд миний ярианы бас яг 100% ойлгохгүй байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн хэрнээ яриад өөртөө яриад ойлгоод зарим дээр хариулаад гайгүй юм уу гэхлээр зарим хурдан ингээд уцаар яриад өгсөн мэдээлэл жишээ нь ойлгоогүй байх жишээ нь. Тэгээд зарим одоо юм ээдрээтэй асуудлыг бас шивэдэр илүү ойлгох тийм тохиолдлууд бас гарч ийн. Тиймэрхүү юунууд их гарч байгаа. Тэгээд үлцэн ихчээс тэгж асуух гад та одоо нарийн асуудал бүх зүйлээ охинтойгоо ерөөсө 100% монголоор ярьдаггүй. Тэгээд хүүхэд ингээд нэг жоохон илэрхийлж чадахгүй болоод ирэхээр л ингээд нэг чаддаг хэлээр илүү ярих гад идэв штэ. Шивэдэр тайлбарлах гад ч юм уу тий. Тэр үед нь та одоо шууд зогсоож байгаа арга хэмжээ авдаг байсан уу? Эсвэл дараад нь ингээд хэлж өгдөг байсан уу? Ер нь бол ийм байхгүй юу. Тархич нь өөрөө айгүй мундаг тийм ухаалаг эрхтэн. Тэгэхээр ингээд ийм
language тийм awareness гэж юм байгаа. Тэр хэлний нөгөө нэг ийм идэвхтэй болон ийм дандаа нээлттэй сигнал байгаа хгүй. Тэр нь юу вэ гэвэл хэдийгээр за би танаа жишээ хэлье л да. Хүүхдүүд чи ярьж байгаа мөртлөө ээж хэрэг би энийг ингээд шивэдэр хэлчих юм бол ээж ойлгоно. Тийм учраас хүүхүүд хичээхгүй. Яагаад хичээхгүй гэвэл монголоор хичээхэр чинь тархинд аягүй ачаалтай байхгүй юу? Тэгэхээр шивэд дээр хэлчихэд илүү амархан учраас буюу шивэд сэтгэлгээнд давмгаалаад эхэлсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тархины тэр тэнцвэрт байдлыг тэнцвүүлж өгөх ёстой. Тэгэхээр монголоор ярих үедээ тэр нөгөө монгол ярианы хэрэглээ тэгээд ярианы хэрэгцээ ярианы сэдвүүд чинь аяндаа багасаад ирнэ. Харамсалтай нь гэртээ бол одоо би таад мэдэхгүй л да гэртээ бол миний хэлдгээр галт тогооны хэл яриад нийгэм түүх соёл урлаг Монголд олж байгаа түүх соёл энэ төр ярихгүй ингээд болоод ирж байгаа. Тэгэхээр трийг ухамсартаагаар ярианыхаа хурдыг энгийн хүрэнтэй ярьж байгаа юм шиг хүүхдийн чинь нас явах тусам чиний ярианы хурдыг тэнцүү яг адилхан байж ах хэрэгтэй. Тэгэхээр тэр нөгөө нэг тархичин тэнцүүхэн л сэтгэлгээний хувьд тэнцүүхэн байх байхгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг шивэд сэтгэлгээнд давмгаалаад эхэлж байна гэсэн үг. Яагаад гэвэл тэр цаана нь тархин ээж ойлгох штэ хэрүү ойлгохгүй байгаа болвол шууд угаасаа ойлгох учраас шивэдээр хэлчихээ гэдэг тарих өөрөө хөнгөвчлөөд байгаа учраас тэр сигналаараа хүүхэд өөрөө шивэдээр яриад эхэлж байгаа. Тэгэхээр трийг нь тэнцвэл би яадаг байсан бэ гэвэл ерөөсөө үргэлж би ч өөр нөгөө хэл шинжилээч тэгээд нөгөө тарих судалж байсан учраас энийг нь мэдчихсэн учраас насных нь хэмжээгээр ярианыхаа сэдвийг өөрчлөөд том сэдвээр ярина тэгээд хурдан ярина тэгээд нөгөө ийм амархан зөвлөмж энэ төр эсвэл тийм ээ instruction энэ төр өгөхөр бол ерөөсөө тэгэхгүй яривхтэй болоод эхэлсэн байхгүй тийм юмны тийм завсар тэр хоёр орныхын завсар эсвэл оймс нь дотор нь энэ төр хийцэн дэргээд өөрөө ингээд өргүүлж агаад тэгээ ярианыхаа хэлийг тэнцүүхэн болгоод ирэх хэрэгсүүлдэ хүүхэд өвдөд би зүгээр л нэг жишээ хэлчихье. Манай охин 6 настай байхад дүүтэй болсон. Дүүтэй болоод олгоо тусаад олгоо нь дотроо хагарцсан байхгүй юу. Тэгээд манай охин уйлж болохгүйгээд нөгөө дүүтэй хажууд нь байсан. Тэгээ Монгол ээж болохоор би хүүхдээ хаддаг. Манай хүүхэд биений өвдөд байгаа мөртлөө уйлж болохгүйгээд тэгээд амар өвдөж байгаа мөртлөө монголоор яриад байсан байхгүй. Би айгүй өвдөж байна ээж. Миний гиз өвдөж байна. Би ванны өрөөнд очиод жорлонд очиод би уйлчаад ирээгээд тэгээд тэр тийм их өвдсөн байхад монголоор над руу хараад монголоор ярьж байгаа гэдэг чинь тархинд би тэнцүүхэн болгож чадсан юм гэж би тэрэн дээр дараа нь би судалгаанд ашиглаж байсан байхгүй юу. Тэгэхээр уг нь тарих нөгөө тэр чин тэрнээс биш тарих чин ухаантай юм чин хүүхдэд ядарсан юм чи яах наа чивэ дээрээ ярьж гэдэг сигнал өгч л байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө нэг цаана нь тэнцүү болоод ирэхээр ээж аль нь ч хэлээрээ ярьсан гэсэн ялгаагүй учраас тэгээд тархиныхаа өгж байгаа сигналыг сонсгоо үйцэн л байгаа байхгүй юу. Тэнцүүхэн байна гэсэн үг 50-50. Тэгэхээр тэнцүүхэн байлгах ажлыг чи хэлхээс асгаар байхгүй. Ухамсартайгаар хийнэ гэсэн үг ба штэ. Ухамсартайгаар тий. Би болохоор яг энэ асуудлыг энэ талаас нь сте гадаадад амьдарч байгаа ээж аавууд гэж харж байгаа боловч нөгөө талаас бас яг одоо тэртээ тэрэнгүүл бид нар чинь юм хавтгай нийгэмд амьдарч байгаа тий одоо аль орны гэж би ямар үндэстэн бэ гэдгээс үл хамааран одоо би ямар чадвартай вэ ч гэдэг юм уу одоо юу хийж чаддаг вэ гэдгээр эренблэгддэг тэрүүгээрээ одоо жоохон хараар хам бол хоолоо олж иддэг яг ийм нийгэмд хүүхдүүдээ өсгөж байгаа өөртөө амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд ирэхээр одоо яг Монголд байгаа ээж аваад маань жишээлбэл одоо яг манай Монголын хувьд бол яг их хэлээрээ ярьдаг тий. Тэгээд хүүхдүүд нь яг орчин үеийн хүүхдүүд нь саяны үлзий их чи ярьдаг шиг YouTube-ийн хэлтэй болчихсон. Нэг тийм болсон болоогүй англи хэлтэй ч юм уу тий. Тэгээд их хэлэн час бүр тийм сайн биш болчихсон. Яг ийм нөхцөл тийм үнэхээр англи хэлээр сайн ярьд юм уу ч юм уу гадаад хэлээр сайн ярьд юм уу гэх хэлэнгүүт ерөөсөө тийм биш. Ийм нөхцөл бас ээж аваадад одоо жишээл хүүхдүүдийн англи хэллийг ч юм уу тий одоо хүссэн хоёр дахь жилийн зааж өгөхөд бас их хэрэгтэй зөвлөмжүүд байгаа юм болов уу гэж
бас миний зүгээс харж ийн тэгээд дараагийнхаа асуултыг болохоор хин үлзий хичээсээ ер нь хүүхдүүдэд энэ гадаад хэлийг заахад тий нөгөө насны хязгаар гэж байд юм уу? Ер нь хэдэн наснаас нь эхэлж заавал зүгээр вэ ч гэдэм үү тий? Тиймэрхүү тэр талын судалгаа байдаг уу? Та ер нь хувийн туршлага дээрээсээ тэрийг юу гэж хардаг вэ? Тэгээд их ингэдэг штэ бас хүмүүс чинь эхлээ сайн сурсан байхад гадаад хэлийг дараа нь өстой яадах юмгүй сурчдаг гэдэг. Гэхдээ амьдрал дээр хэл гэдэг чинь хэрэглээ байгаа учраас арай өөр байгаа юм шиг харагдаад идэв. Та энэ тал дээр юу гэж боддог вэ? За баярлалаа, сонирхолтой асуулт байна л да. Тэгэхээр нэг зүйлээ түрүүн хэлж яана л да. Би нэг бас нөгөө жоохон онол тал дээр онол дээр үндэслээд ярьчи. Тэрний үг бол яг ямар хэлийг хэдэн нас хүртэл тийм ээ хүүхдийг гадаад хэл сургах хэрэгтэй вэ гэдэг талаас яриад байна л да. Тэгэхээр ер нь бол хүүхдийн тархич нь өөрөө ихийнхээ хөвлөд тарих одоо биологийнхаа талаас бэлэн болцсон бүтээгдэхүүн ер нь ихийнхээ хөвлөд байхдаа 70% нь ер нь бүрдчихэд гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бусад юм ингээл бүх тархины үйл ажиллагаа процесс явагдаж эхлэхэд хамгийн идэвхтэйгээр үндсэндээ бол 5 нас хүртэл охтууд 5 нас хүртэл хөвгүүд 7 нас хүртэл энэ биологийн тоо шүү за. Охтууд 5 нас хөвгүүд 7 нас хүртэл бол түрүүнүгээ хэлжсэн юу ч байсан гэсэн ингээл хүлээгээ давхад бэлэн тийм байж байгаа байхгүй юу. Ухамсартаагаар ухамсаргүйгээр бүх юмыг хүлээж авч яах гэсэн үг. Ямар ч шүүлтүүргүй ерөөсө хүлээгэж аваал тийм болохоор идэвхтэйгээр юм уу идэвхгүйгээр монгол хэлнийхэн тэр эсвэл хоёр хэллийг нь дэмжиж өгч явах хэрэгтэй. Бас нэг нэмэх энэ дээр нэмэх юм гэвэл чи түрүүнд дурдаад өнгөрсөн за одоо ингээ Монголд байгаа эцэг эхчүүд тийм ээ их хэлийгээ төрүүлээд өгөх хэрэгтэй. Эсвэл тийм ээ аль нэг гадаад хэлийг илүү сайн өгөх хэрэгтэй гэсэн тийм янз бүрийн онол зүйл байдаг гэдэл тэгж байна л да. Тэгэхээр энэ дээр бас нөгөө судалгаанаас хэлж байгаа нэг зүйл гэвэл хүүхдүүд хоорондоо тоглож байхад баяр жаргалтай нөгөө байдаг штэ тий. Тэр үед хүүхдүүд буюу нөгөө хамгийн их өөрөө амар амгалан мэдэрч баяр баясгалан мэдэрч яадаг. Энэ үед болохоор нөгөө нэг идэвхтэй нөгөө тархиныг хүлээж авах чадвар илүү их баяр жаргалтайгаар илүү хүлээж авах байдаг байхгүй юу? Хүлээж авдаг. Зүгээр хүн ухамсаргүйгээр сонсч яснаас ээж нь юм уу аав нь тэгээд баяр жаргалтай одоо дууг баяр жаргалтайгаар ч юм уу алиа хөгжилтөө дууг тийм ээ. Тэгээд өшөө дээр чанга унших тэр янз бүрийн юмнуудыг чангаар уншиж өгөх, шүлгийг чэйжилчээд янз бүрээр нь тоглоом шоглоом болгодог. 3 зүүрцсэн үгс. Тэгээд нөгөө 3-ууд нь штэ тий. 3 тий. Тэднийг энэ төр янз олгож хүүхдүүдийг идэвхжүүлж эхлэх нь хамгийн их нөгөө тархийг баяр баясгалантайгаар тэгээд хүүхэд монгол хэлийг харан одоо монгол хэлээрээ ярих нь монгол хэлийг сонсох нь тэр нэг цаанаасаа баяр баясгал төрүүлдэг байх. Тэрийг багаас нь өгчих юм бол тэр сигналууд том болсон хойно ч гэсэн тэр хэлийг сонсоход баяр баясгалан үлдсэн байдгийн. Гэтэл 20 нас хүртэл гадаад хэлтэй байсан мөртлөө тэгээд нөгөө өөр нэг хэлийг явцсан дунд сураад бага наснда сурч исэн хэл нь мартагдсан тохиолдол зөндөө байдаг байхгүй судалгаан дээр. Энэ баяр баясгалан энэ уншдаг маш их хэмжээний тэгэхээр нөгөө амьд харилцаа тэгээд баяр баясгалтай тэр амьд харилцаа их чухал байдгийн бага насн дээр. Ста бодмоор юм байна. Ингээд нөгөө яг их хэлний тухай ингээд хүүг гэртээ харьцах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр бас бид нар шууд нөгөө хүмүүжлийн өөрөө бас ороод ирдэг штеп. Тэгэхээр нөгөө одоо ингээд бид нар жишээ нь яг одоо Европт ч юм уу энэ өрн зүгт амьдарч байгаа хүмүүс тэгэхээр соёлын шал өөр тий манай Монголоос тэгтэл бид нар одоо өөрсдөө бас Монголд ингээд хүмүүжсэн бас нэг дорны соёлтой Монгол хүмүүжлтэй тий тэгэхээр одоо юу гэдэг ээж аавгаа сонсох хэвээр том хүнийг одоо хүндлэх хэвээр гэсэн тийм соёлтой байтал одоо гадаадд Шведэд алхахлаар бас Европт ч юм уу арай өөр идэг штэ.
бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх те одоо жишээ нь харьцаан дээрсэн та чи гэсэн үгний ялгаа хүртэл байхгүй болоод ирдэг. Тэгэхээр энэ тохиолдолд бас яг ингээд хэлтэй бас шууд холбогдоод ирж байгаа юм шиг санагддаг. Жишээ нь бид нэр монгол хэлээр ингээд ярихаар жоон тушааж байгаа юм шиг ярьдаг штэ. Хөвчлэн. Одоо тийг сонсогддог юм шиг байгаа. Тэгэхээр шивэдээр асуухад бол арай нэг гуйж байгаа ч юм шиг юм уу сонсогддог ч юм уу те арай нэг юм ялгаа гардаг юм шиг. Тэгэхээр үлзийг ч бас илүү хамаагүй их туршлагатай энэ тал дээр та бас өөрийнхөө туршлагаа суулцаач одоо сургууль дээрээ шал өөр харьцаанд орж байгаад ирэхэд Монголд хүмүүжил гээд Монголд ирэхээр одоо гэртээ ирэхээр ээж нь бас ингээд шал өөр соёлтой шал өөр хэлтэй ингээд ухтаж авдаг тий. Тэгэхээр та энэ тал дээр яаж одоо тэнцвэрийг барьж хүүхдүүдтэй бас энэ талаар яаж тайлбарлаж өгдөг гэсэн талаар хаваалцаач. Баярлалаа. Би хүүхдүүдтэйгээ та гэж харьцдаг байсан байхгүй. Хүүхдүүд намайг та гэж хэлж сурахын тулд би өөрсдийнх нь та гэж хэлдэг байсан. Дараа нь одоо охиноо бүр сүүлд 12 13 хүрсэн хойно нь чи өөрөөсөө баг хүнийг чи гэх ёстой гэж хэлдэг. Тэрнээс манай охин чинь жоохон байхдаа өөрөөсөө жижигхэн хүүхдийг хүртэл та гэж яриад идэгсэн тийм. Тэгэхээр энэ хөрхлээд хүүхдтэй нөгөө заагаад өгсөн байхгүй. Дараа нь чи гэж сургачаад хүн бүхний тэгж зааснаас надад олвол эсрэгээрээ энэ зүгээр л миний л өөрөө л олсон арга байхгүй юу? Нөгөө талаас нь юм бүхнийг боддог, прагматик сэтгэдэг энийг болвол яг л адилхан монгол хэл дээр ч гэсэн бид нар хийдэг монгол хүмүүс хийдэг л байхгүй тий бид нар тэгэхээр өөрсдөө анзаарахгүй болохоо байгаа болохоос бид нар монгол хэлнийхээ хэрэглээг өөрсдөө анзаарахгүйгээр л одоо саяхан хэлж байгаа нөхцөл байгаад байгаа болохоос монгол хэл чинь бас сайхан хэллэгтэй хэрэглэгтэй шүү дээ. Тэгэхээр би одоо тэрийг юу гэж хэлэх гээд байгааг бол охиныхаа бас нэг л жишээ хэлье л дөө. Тэр нь юу гэвэл охиныгоо ярьж баахан ярих нэ. Тэр нь юу гэвэл манай охин чинь Арслантай мэргийн ханд айгу дуртай ахгүй юу? Тэгэл орой олго ээж Арслантай мэргийн ханыг яриад өгөөч гээл. Тэгээд нөгөөтгөө яриад нөгөөтгөө хэрэлдээл гурвуулангийн яриад ингээд энэ гурав өстой сонирхолтой яах лээрээ тэгчээдэг ингээл хөөрхи Арслантай мэргийн ханыгаа өрөвдөлтэй ингээл хамаг малаа ингээл идүүлчих гээл тэгдэг гэсэн чинь нэг өдөр цэцэрлэгээс эрэхтэй Арслантай мэргийн хорвоогийн хамгийн харамч муу хүн болоод хувирчваа. Энэ Арслантай мэргийн ёстой харамч гэдэггүй чи яаж байгаа юм бэ гэсэн чи ёстой араас нь хөөж гүүсээр байгаад ёстой эднэр чи ээж аргаа бараад мэрэгэн сарлын хүчээр амиа авч л үлдчихэж байгаа болохоос ш эднэрийг орхицсон тийм л их араараа дүүрэн айд юм адуутай өрөөрөө дүүрэн үйд юм адуутай юм бол ер нь хоногт нэг удаа тэр адуунаасаа өчгөд яах вэ гурлаа хуваагаал нэг адуу идэж штэ гэд бүр ингээд айгүй их ингээл асуудал болгоол тэрий чинь ингээд ахгүй тийм. Тэгэхээр би ч өөрөө нөгөө хичнээн малтай өсөөгүйч гэсэнгүй чи нөгөө яасан бэ Арслантай мэргийн хан чинь нөгөө охиноо сайн ойлгохгүй болохоор харилцсан айгүй их ярилцдаг байсан байхгүй би. Би одоо чинь хөөрхий чинь ийм их малтай юм чинь малыг чинь идээд дуусчул яах юм бэ гэж зөндөө олон юм яриад тэгээд юу болсон бэ гэсэн чинь за тэгэл ямар ч хэсэн л Арслантай мэргийн харамч хүн бэ. Энэ чон алдаг. Энэ юурээс яг үнэн хэрэгтэй малаа бодохгүй байна. Хэрвээ Арслантай мэргийн хаан үнэхээр малаа өсгий гэвэл чоныг тэр хурыг бүгднийг хөөсөөр байгаа зовоогоод алахгүй байсан гэрн. Би маргааш цэцэрлэг дээр навцсан чинь тэр үед нөгөө шивэдүүд нөгөө чоннуудаа тоолоод чип нөгөө суулгаад тэгээд яагаад чон хэрэгтэй вэ? Экологийн хувьд тийм ээ. Ямар хэрэгтэй вэ гэдгийг ярьсан. Тэгээд тэр үед нь манай өгöd Арслантай мэргийн хааныг орчуулад ярьсан чинь цэцэрлэгийн өгтүүд нь ямар хаймар хүн бэ? Наадах чинь тэг зовсоор байгаа тэгээд алчиж байгаа мó гэсэн чинь нэг Афганистанаас ирсэн хүүхэд харин өөрийнхөө эд хөрөнгийг хүн хамгаалахын тулд тэгнэ штэ гэж хэлсэн гэдэгт тэгчихсэн байхгүй юу. Тэгэхээр юугаар энэгээр би юу хэлэх гэдэг нь тэр нийгэмд болж байгаа монгол хэлтэйгээ холбоотой монгол соёлтойгоо холбоотой юм хүүхэд юун дээр аваачдаг өөрөө мэдхгүйгээр цэцэрлэгрээ дээр аваачдаг сургууль дээр аваачдаг тэрийг нээлттэй ярилцах боломжийг нь дахиад гэрт байх боломжийг нь чи яг өгч явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хоёр талаас нь харах боломжийг бас дахиад гэртээ тавих хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгтээ Монгол дараа нь хоёлоо ярьж байгаа. Тэгээ монголчууд Арслантай мэргийн хаанаар яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэдгийг сүүлдээ яриад тэгээ манай охин өөр ингэсэн онолтол болсон л доо. Тэгэхээр
энэ бүх яриануудыг нь тэгэхээр нөгөө миний хэлээд байгаа сэдв ярилцах сэдвүүд өргөн байх хэрэгтэй. Одоо эдгээр чи 18 19 төгөд ой хэрийн төмөр Австралид юм гарангууд ой хэрийн төмөр орон байрны хулгай энэ ийм яриад ингээд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх нийгмийн тийм ээ тэр Америкийн ерөнхийлөгч гэж нэг завхарсан юмж гэж яах шиг ядраад ирэхээр шивэдээр ярьж байгаа заримдаа надаас ээж би аяггүй ядраад байна. Одоо тэгдэг аяггүй ядраад байна. Би шивэдээр ярьж болохгүй гэд тэгээд их чухал сэдв ярих гэж байгаа л би за яг уу тэг гэхээр өөрөө ярьж яснаа нөгөө Хитлери гэдэг үгийг монголоор хүчээр орчуулад хоёр туансик тэгээд өөрөө дооглоод би ингээд заримдаа монголоор бодцоод тэрийгэ шивэдээр англиар орчуулад идэгэн штэ гэд тэгжсэн. Хичнээн ядарсан ч гэсэн миний тарих ингээд монголоор ингээд бодоод идэг гэд өөрөө тэгээд тайлбарлаж байсан байхгүй. Тэгэхээр том болцсон хойно ч гэсэн тэр нөгөө бүх сэдвээр ярьж бүх сэдвээр нээлттэй байх боломж бололцоог дахиад бид нар тэр боломжийг л олгох хэрэгтэй болчихж байгаа. Тийм байна. Хоёр соёл яг хүн л юм чи адилхан нөгөө тийм адилхан сэдв, адилхан үйлдэлүүд, адилхан арга хэмжээ, адилхан дүгнэлтүүд их байдаг. Хэрнээ яг би өөрийнхөө жишээн дээр ингээд тайлбарлах юм бол би ингээд санамсаргүйгээр хүүхдтэй ингээд би илүү гэсэн тийм сэтгэлгээгээр ярьчаад идэм байлээ. Тэрийгээ би ингээд өөрөө дараа нь бодохоор анзаарсан. Тэгээд тэнгүүт би тэрийг ингээд юу ч ингээд сайн бодоагүй байхдаа айгүйх тийм юунууд гаргадаг, үйлдэлүүд гаргадаг. Одоо жоохон захирангуй ээж нэм чин гэсэн тийм байдлаар ханддаг байгаа байхгүй юу? Сайн бодоод ингээд хийхлээрээ болохоор одоо юу гэдэг хүүхдээ хүндлээ, тэр хүүхд юу гэж бодож байна, яаж ийж юм ч юм уу те жоохон ингэж арай өөр байдаг ч гэх юм уу. Тэгэхээр би танаас тэр талаар асууад байхгүй. Та ч надад хайрцангуй коммунизмын үед өссөн одоо социалист нийгмийн үед өссөн тийм одоо бас л бүрл одоо надаас ч их айгүй болвол тийм одоо эцэгхээ хүндлэх ах захтай байх гэдэг тал дээр суралцсан баг. Тэгтэл та яг энэ дээр одоо ээж хүнийхээ шийдлээс ярил та одоо ямар нэг санамсаргүйгээр би ээж нэг гэсэн тийм давуу зан гаргадгүй эсвэл одоо гаюрээсээ гаргаж байгаагүй исэн бол яаж шийдэл алдсан бэ? Чин би санаандгүйгээр тгийг гарахад нэг бодлын өрнөдөд одоо ингээ өсөж байгаа хүүхдэд бас жоохон гайхах тийм сэтгэл төрдөг юм шиг санагдсан байхгүй юу? Би жишээлбэл хүүхдтэй бүр жоохон байхдаа 5 настайдаа юм уу да байхад нь охинтойгоо ийм дээр хоёлаа яг санаал нийлсэн байхгүй юу гэвэл хоёр өөр нийгэмд хоёр өөр газар өсцгөөсөн учраас сэтгэлгээний хоёр өөр өнцгтөө хоёлаа. Тэгэхээр чи бит хоёр хэлээр ярьдаг ээж хүүхэд хоёр мөртлөө хоёр өөр сэтгэлгээтэй учраас аль болохоор янз бүрийн онцгой сони юм гарах юм бол ингээд хилж байгээд би бол дандаа миний хөө одоо захирах үсэг хэсэл тавьсан ч гэсэн миний охин очиод хаалга хаадаа гэдэг өгүүлбэр хэлэхтэй. Тэгээд эхний суур нь бол би юу гэвэл би өөрийнхөө нэг ихтгэл үнэмшлэл надад би юу ч мэдэхгүй би юу ч чадахгүй гэдэг миний эхний суур байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө авторитет ерөөсөө тийм байж чаддгүй байхгүй юу. Би надад байж чаддгүй. Би яг энэ дээр их болгоомжлтгийн жишээлбэл чиний хэрхэн өссөн чиний одоо Монголд ийм байсан Монголд ингэдэг гэдэг чинь тэр хүүхдүүдийг ялангуяа гадаадд өсөж байгаа хүүхдүүдийг Монголоо дэмжихгүй байх, Монголдоо хайртай байх, Монголын соёл, Монгол хэл, Монгол сэтгэлгээг харьжуулах гэдгийн шүү. Тэгэхээр болгоомжлох хэрэгтэй гэж яагаад гэвэл Монгол ээж аавд гэхээрээ л хүүхдүүдэд зоддог, Монгол ээж аавд хүүхдүүдэд зоддог энтэр гэдэг тийм нэг багам намайг баг байхад ийм байсан учраас тэгэхээр бид нар нөгөө өөрсдөөсөө асуудлыг холдуулаад нөгөө хоёр ялгаа байна шүү дээ. Тэр ялгааг өөрийнхөө соёл, өөрийнхөө онцлог руу ярих гэдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхдүүд бага насны хүүхдүүд Монгол гэж нэг завхарсан. Монгол ээж аавд гэхээр ингэдэг. Тэгэхээр өстой Монголд очихоор зодоод өгнө. Монгол ээж аавд хүүхдүүдэд дураараа загнадаг. Тэр чинь айл айлын онцлог. Монгол ээж аавд хүүхдэд загнадгүй ээж аавд зөндөө байгаа.
Тэгэхээр тэрийг бас бид нар бодолтой болгоомжтой хандж явах хэрэгтэй шүү гэж би хэлээд байгаа. Хүүхдүүдийг ухамсаргүйгээр Монголоос нь харьжуулах гэдэг юм шүү. Өстой бодмоор асуудал шүү. Яг тийм бах те. Би бас сүүлийн үед яг анзаараад байнга л магтдаг болоод байгаа шүү дээ. Манай Монголд игдэг шүү дээ. Манай Монголыг та хоёр ч Монгол болохоор ингэдэг байхгүй юу гэд. Тэгээд надаас харин жоохон тийм юм гарах гад идэв. Гэтэ яг манай хүүхдээ зоддгүй л те. Гэтэ одоо тушаах тийм юм тушааж байгаа өнгө аясан гэж айгу санаандгүйгээр их гардыг билээ. Тэгээд дараагийнхаа асуултыг үлзээгчээсээ илүү жоохон хүүхдийн нөгөө насны ялгаан дээрээс хамаарат хүүхдтэйгээ хэрхэн харилцах вэ тал руугаа шилжүүлэе гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө манай хүүхд одоо 7 настай байхгүй юу. Тэгээд сургуульд сая Японд 1-р ангиа төгссөн. Тэгээд ингээ харж хахад яа нэг сургуульд орох хүртэл те нэгээс 0-аас 5-наас 6-наас хүртэл ойролцоогоор хүүхдүүдтэйгээ бид нэр ингээд илүү их одоо тэднийг ойлгоод ч гэдэм үү ярилцаад ч гэдэм үү ном уншиж өгөөд ч гэдэм үү те ингээд харилцаа бол ингээд нэг ийм хэмэнд байд юм байна. Гэтэл хүүхэд яалтчгүй нөгөө том болж байгаа өсөж байгаа. Тэгээ дээрээс нь нөгөө цэцэрлэгээр явж исэн хүүхдүүд чинь сургуульд гээд шал өөр орчинд шал өөр нөгөө нэг нийгмийн институтад ингээд шилжиж байгаа яг энэ мөчн нас хүүхдүүдээс нэг талын стресс ч юм уу эсвэл нэг тийм сэтгэл зүйн бас нэг тийм докторгүй ч гэдэм үү эсвэл бүр тийм том болж байгаа гэсэн тийм нөгөө аархсан гэдэг юм уу те бардам болсон тийм мэдрэмжүүд ер нь төрдөг юм шиг байна. Тэгээ тэрнээс цаашаага ерөнхийдөө дундаа ингээ ахлах анги гээл насандаа тааруулаад өөр байх л да. Гэхдээ энэ дээрээс би үлзээгчээсээ юу гэж асуух гээд байна гэвэл ер нь энэ хүүхдийг яг сургуульд орох үеэс нь эхлүүлээд хүүхдтэй ер нь одоо хичээл номын талаар ер нь яаж ойлгуулах ёстой байдیں۔ Тэ энэ эрдэм ном сурснаар одоо чиний амьдрал ер нь яаж одоо сайн байх тэр ач холбогдлыг нь ер нь яаж их зөвөр ойлгуулж те тэр хүүхдийн нөгөө сэтлийг нь илүү эргээр төрүүлж болох вэ? Тэгээ дээрэс нь ер нь энэ ахлах сургууль төгслийн хүүхдүүдтэй ер нь насанд нь яг энэ уюуд нь ямар үед нь яаж харьцуул илүү зүгээр байд юм бэ гэдэг тал дээрээс танаас асуумаар санагдлаа. Хос хэлтэй хүүхдүүдийн өнцгөөс асууж гин үү эсвэл нийтлэг асууж гин үү? Тийм ер нь бол нийтлэг хос хэлтэйж байж болж байна. Тэгээд нийтлэгч байж болж байна. Одоо жишээлбэл манай хүүхд одоо 1 настайгаас ахуулаад 7 нас хүртэл Японд байж байгаад тэгээд одоо болохоор ингээ Монголдо ирээд гэх тэгэнгүүт чинь би ерөнхийдөө мань хүн монголоор их сайн ярьдаг байхгүй юу? Бас яг нөгөө монгол үлгэр энэ уншсаар хагаад нэлээд сайн монголоор ярьдаг. Тэгээд ер нь аль сэтгэлгээ нас байгаад идэм шиг яг ингээ үзэнгүүт тэгээд эхлэнгүүт одоо надад бол яг тулгарч байгаа нь бол одоогийн байдлаар бол яг нийтлэг тэр зүйл нь байгаа байхгүй юу? За сонирхолтой асуулт байна. Юу гэвэл хамгийн эхлээд бидний нөгөө нэг оролцоо input гэж хэлдэг шүү дээ. Эцэг гэхийн input яг нөгөө монголчуудын хэлдгээр 3 нас хүртэл хаан шиг байдаг. Их хэмжээгээр одоо тэгэхээр тархины талаас бол 5 нас хүртэл айгүй хэмжээгээр өгж хэмжээгээр байж атал. Гэвгэнтх нь 5 насны буюу 2 буюу тэгээд 5 насны дээр мань хүн би хэм билээ гэдэг нөгөө нэг хувь хүний би гэдэг хүн чинь бас ээжээс өөрөөр бодож сэтгэж бодож болдгийм байна. Миний бодол ээжийнхээс өөр байдгийм байна. Гэдэг энэ зүйлүүд ингээд гараад ирнэ. Хамгийн ихний зөрчлүүд үүсч эхлэн баг хахт 2 нас 1 нас гэтэл би өөрөө чадна, би гэдэг үг өгүүлбэр өөрт нь ороод ирнэ штэ. Би тэгэнгүүт би нэг юм хүсэж байна. Миний хүсэл ээжийнхээс өөр байдаг юм байна гэдэг. Сая түрүүний мандухагийн хэлжсэн тийм. Чиний хүслийг би ойлгож байна. Гэхдээ ээж нь ингэж хүсэхгүй байна гэдэг. Тэр чи нэг өөр хүн юм бэ. Би бас өөр хүн. Тэгэхээр би ээж нь учраас одоохондоо би шийднэ. Зарим тохиолдолд санаатаа санамсаргүй ийм үг хэлждэг. Тэр нь бол насанд хүмүүсийн насанд хүрсэн хүн шиг бодоод би чамтай харьцах гад байх үе байдгаа. Би одоо өөрийнхөө мухад жишээнээс хэлэх гэж штэ. Тэгэхээр нэг өөрийгөө таних эхлээд 5 наснаас эхлээд тэр чинь айгүй их том болоод эхэлдэг. Тэгээд 6-7 настай сургуульд ороод эхлэнгүүт манай гэрийн дүрм журмаас өөр дүрм журм орж ирнэ. Нийгмийн дүрм журмууд ороод ирнэ.
манай гэрт болохгүй зүйлүүд ангид ч юм уу нийгэмд болж байна. Ээжийн хоригддаг байсан зүйлүүд нөгөө талд болж байна. Тэгэхээр тэрий чин хүүхэд харж агаад мэдээж өөртөө аль болохоор ашигтайгаар амрахнаар тархич гэсэн тэгэж авахыг бодно штэ. Тэгэхээр яг эндээс эхлээд та нөгөө хүнийг хэлбэржүүлэх, хүнийг хүмүүжүүлэх энэ бүх юм чинь 2 настай 5 настайгаас эхлэх яригдчих эхлэндээ. Тэгэхээр баг бид нар нөгөө нэг эрх мэдэл багаар алдаж ирж байгаа. Тэгтээ байнга ардталт нь байж ахын тулд чиний найз байгаа, би чиний найз шүү гэдгийг 5 настайгаас нь эхлээл хамгийн сайн 6-таа биш тэгвэл хоцорч 5 настайгаас эхлээл сургууль дээр юу ч болсон гэсэн ээжтэйгээ ярьдгаар энэ бүгдийг нь ярилцдаг байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Хэмжээгээр тэгэхээр үргэлж байнга байна гэсэн. Насанд нь яаж тэр идэвхтэй байх юм бэ? Би түрүү Мандухагийн бас нэг хэлжсэн юм дээр жишээн дээр нь хэлэх гээд байсан. Хүүхдүүдийг Монгол гэдгээр нь бахархалгүй яах вэ? Гэхдээ чи монгол хэлээр ярьдаг учраас, чи хос хэлээр ярьдаг учраас чи математикийнхаа хичээл ийм амархан сайн байгаа юм. Чи энэ асуудлыг ийм амархан шийдээд байгаа юм гэдэг тэр бархлыг заавалжгүй огшуулахгүй багаар нөгөөд идэг байхгүй юу? Өөрсдөө ингээ мэдгүй чи юу ямар монд би ээж энийг хийцэн би ингээ чадсан манай ангийнхан чадахгүй байхад би хийчих тэгэхээр миний бодлоор бол чи 2 хэлтэй байгаа учраас тарих чинь энийг айгүй амархан ажиллаж байгаа гэд тэр интриг өөрсдийн чихрийг нөгөөд байх хэрэгтэй болчихлоо. Луунгийн нөгөөд байх хэрэгтэй байхгүй багт нь. Тэр чинь тэр нөгөө нэг өөртөө итгэх итгэлийг нь монгол хэл дээр нь суурлаад чи өгөөд юм гэсэн. Тэгэхээр хүүхэд сургууль яваад хүүхэд гаднаас өөрийгөө хайгаад хүүхэд гаднаас найз нөхдийнхөө хэлсэн үгээр багшийнхаа хэлсэн үгээр өөрийнхөө тухай өөрийнхөө итгэл үнэмшлийг авах хэрэггүй болж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ багаас нь тавигддгийн шүү. Тэгээд би тэр нөгөө монгол соёл, монгол уламжлал, тэр монгол одоо итгэл үнэмшлэл, identity гэдэг өөрийгөө хайх олох айгүй том процесс болоо явчихдаг шүү дээ. Бид нэр шилжилтийн нас гэж яригадаад байгаа болохоос ш. Гэтэл чинь юм чинь хос хэлтэй, тэгээд унган хэлтэй, энэ ийм хэлтэй хүүхдүүдэд илт тархинд бол илт мэдэгддэг байхгүй юу? Багаас илт явагдаж эхэлдэг. Тэгэхээр тэрийг бид нэр ухамсартайгаар өөртөө тавьж эхлэх хэрэгтэй гэж би боддгийн шүү. Стах баярлаа. Ерөөс өмнө бодож байгаагүй бас уншиж байгаагүй айгу чухал сэдвийг та хөндөж өглөө. Тэгээ хүүхдээ ер нь одоо сургуулийн өмнөх наснаас сургуулийн нас руу шилжиж байгаа энэ хүүхдүүдтэй ер нь одоо түрүү миний би хэлсэн шүү дээ нэг асуусан нөгөө одоо яаж одоо нэг тэр хүүхдийг те төвлөрч суулгаж сургах вэ ч гэдэм үү? Яг энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ? Тарихны хувьд угаасаа хүүхэд анхаарал төвлөрөх эн чинь нөгөө нэг яг л булчин л гэсэн үг шүү дээ. Булчин гэгээд хийгээл ахад чинь зуршил болдог. Хийгээл ахад тэр чинь хүн юмыг сурч чаддаг чадвартай болдог шиг үлгэрийг сонсдог болдог. Тэгээд өшөө дээр нь аль юм бүхнийг идэвхтэйгээр эрэлхийлдэг өөрөө би мэдэхгүй. Тийм учраас энэ ямар учиртай юм бол гэдэг тэр сониуч зангийн байн өдөөдөг байх хэрэгтэй гэж би нэгд үздэг юм. Хоёрт нь болохоор тэр нөгөө янз бүрийн чадваруудтай шүү дээ. Сууд сургах ч юм уу, хүний онцлог өөр, тарихны онцлог өөр. Тэгээд тарихны үйл ажиллагааны тэгээд зарим нь хит идэвхтэй хүүхдүүдэж болно. Зарим нь тийм интро үнэхээр өөрөө суугаал тэгээд тэр ганцаараа суугаад байж байгаа хүүхдүүдийн зарим нь хөдөлж хашгичжээж илэрхийлдэг тэр хүүхдүүдийн тэгэхээр хүүхдүүдийн онцлогоос болоод байх боловч нийтлэг нэг зүйл гэхээрээ ерөөсөө чи ямар ч тохиолдолд чи хүүхдээ за энийг гэдэг дандаа нөгөө нэг би чамайг харж байгаа шүү чи ууртаа байгаа л ээж нь ууралцсан байгааг нь харж байна. Би яах вэ? Байж байх уу? Гарах уу? За уура ямар вэ? Нөгөө нэг хамгийн сайн найз гэж хэлээд байгаа шүү дээ тий. Тэр нь байх тэр өөрт нь тэр итгэл үнэмшлийг өгөх хэрэгтэй байдгийн шүү.
Тэгээд тэр хүүхэд би нэг л олохгүй байна гэд ирэхээр тэгэхээр тэр чинь би юу гэж хэлэхэд энэ тэр зуршлыг юм а чадварыг суулгахдаа өөр нэг чадварыг хүүхдэд итгэл үнэмшлийг төрүүлэх гээд байгаа нь юу гэвэл ямар ч тохиолдолд би ээж дээр юм уу аав дээр айхгүйгээр очдог гэдэг хамгийн ихний юмыг л өвдөг байлгах гээд байхгүй юу. Хин бас хүүхдүүд нөгөө янз бүрийн асуултууд гараад ирдэг. Тэр асуултууд за тэгээд дараагийн нэг нэмэх юм гэвэл хүүхдийн тархийг хит идэвхжүүлдэг, хүүхдийн тархины үйл ажиллагааг сэтгэн бодох чадварыг, фантази хийдэг чадварыг нь хүчирхийлдэг, хүчээр авдаг энэ видео, энэ тоглоомууд, зарим тоглоомууд энэ нөгөө нэг гоё хүүхэлдэйн кинонуудаас болио баг багтна. Одоо би зүгээр нэг жишээ хэлье. Би жишээлбэл бид нар чинь орбит гэж телевиз үздэг байсан. Бид нар ингээд 15 толгойд алтгаалжи хар мангас гэхэд 3 хүүхэд сонсож байгаа тэр үлгэрийг 3 өрөөр төсөөлдөг байсан бид нар. Гэтэл одоогийн энд одоо барууны оронд, өрөндийн оронд өсөж байгаа хүүхдүүдэд гүнж гэл ярангууд Walt Disney-ийн зурцсан гүнжийг л төсөөлнө шүү дээ. Хамгийн түрүүнд тэрийг үзсээр байгаад тэгэхээр би тэрүүгээр бол сэтгэлгээг хүчндээ ингэж хэлээд байгаа байхгүй бэлнэр. Тэгэхээр сэтгэлгээ сэтгэлгээг эрүүл байлгаж авж үлдээж гэвэл зарим нэг энэ төр юм үзүүлж байгаа юмнуудыг цагийн нэг хязгаарлал. Тэгээд хит хитвчээд ирэхээр хүүхэд янз бүрийн сая нөгөө хэлж штэ сууц сурах энэ төр зуршил сэтгэл энэ төр тогтгоо ичдэг байхгүй юу тарих хитвчээд байна. Хизээ хамгийн их хүүхэд сэтгэлдэг вэ? Хизээ тарих хамгийн сайхан юмыг тийм ээ фантази хийдэг вэ гэвэл бидний хэлдгэр нөгөө уйдах үед ахгүй юу. Тэгэхээр хүүхдүүдийг уйдах чинь асуудал биш. Уйдахаас айхан байхгүй. Ээж би уйдаад байвал ёстой сайн байна. Одоо л миний хүү тарих чинь өстой жинхэнэ гоё юм сэтгэж гаргаж ирнэ дээ. Уйдсан ямар хамгийн их гоё юм сэтгэдэг байхгүй юу? Энэ бол тарихны үйл ажиллагаа. Энэ бол яг тарихны процесс байхгүй. Тэгэхээр тэрийг одоо миний хэлэх гээд байгаа юм гэвэл тэр зарим нэг юм хит хүчээр хилээд хүүхдийн сэтгэн бодох чадварыг нь авчаад байна. Хитрхи хүчээр хилээд гадны Маш сонирхолтой байлаа. Бид хэд бас ярилцаа 50 минут болсон байна. Тэгээд үлзий ихчээс бас одоо бид нар яагаад одоо гадаадд амьдарч байгаа монголчууд бид нар хүүхдтэй их хэлийг нь одоо сурахад тусалж яагаад хос хэлтэй болохын төлөө ирмэлцэх ёстой вэ? Энэ талаар бас хос хэлтэй хүүхдийн давуу талуудаас та түрүүн бас цухас дурдаад өнгөрсөн. Энэ талаар та бас өшөө илүү ямар давуу талууд байдаг талаар ярьж өгвөл. Хос хэлт тархины үйл ажиллагаа талаас нь л ярил л да. Хос хэлтэй хүүхдүүд эсвэл одоо нэг хэлтэй хүүхэд хос хэлтэй хүүхдүүдийг харьцуулах юм бол хос хэлтэй хүүхдүүд нэг настайдаа хос аваа гэдэр сонсч байсан хүүхдүүдийн тархинд анализ хийх чадвар нэг настай байхад бэлэн болцсон байдгийн. Тэр чадвар суудсан байх нь шүү дээ. Хоёр өөр аваа сонсоод за энэ ээж ярьж байна, энэ аав ярьж байна. Тэгвэл нэг ганцхан хэлээр ярьдаг хүүхдүүд тэр энэ миний ойлгохгүй хэлээр яриад байгаа юм байна гэдэг анализыг 3 наснасаа эхэлж хийж эхэлдэг байхгүй. Тэгэхээр анализ хийх чадвар нь хос хэлтэй хүүхдүүдэд бий болдог. Нэгд хоёрд болохоор мэдээж баруун юм уу зүүн тархины чинь төв гэдэг чинь ганцхан талд байдаггүй. Хоёр талд байдаг. Тэгээ энийг за тархины биологийн чадвар л да. Тэгэхээр тэрийг нөгөө нэг учраас хос хэлтэй эсвэл олон хэлтэй хүүхдүүд аливаа юмд баригддаггүй. Нөгөө тархин ингээд хит их баригддаггүй. Бид нар чинь ингээд одоо бид саяхан мандууханыг хэлж штэ бид нар нөгөө Монголынхоо ёсноос ингээд баригдчихэд ээж аваад учраас би чинь ээж юм чинь гэдэг тийм нэг хандлагатаа бас нэг тодорхой хэмжээгээр баригдчих гадаг штэ. Гэтэл хос хэлтэй хүүхдүүд одоо яг нөгөө хавтгай нийгэмд чинь бэлэн янз бүрийн юмд баригдахгүй байх чадвартай байдаг байхгүй юу? Юм яаж ч иргэн нэг нь за би монгол хэл Европын герман хэлийг л хэлээ л да. Монгол хэлний үйл хүч нь идэвхтэй үлэг. Тэгтээ монгол хэл бид нар өөрсдөө үйл үгээр ярьсан болвол заавалчгүй үр дүн гардаг гэдэг монгол хэлний тэм сэтгэлгээ байгаа дорны.
жишээ нь хонио усал гэхэд 5 хүн сууж байхад аль нэг боломжтой нь энд хилээж байгаа өгүүлбэр хонио усал гэдэг нь хоньыг л услах ёстой болохоос хэн услах нь ерөөсөө чухал биш. Энийг бол Монгол тарих мэднэ. Гэтэл Европын хэлэнд болохоор Германы энэ өрний хэлэнд болохоор за үйл болсон бол үйлдэлийг хийдэг үеийн эзэн заавалжгүй байдаг. Тийм учраас эдгээр хариуцлагатай гэж яриад байдаг. Эдгээр чинь тархиных нь үйлдэл хийсэн л бол заавалжгүй үеийн эзэн байдаг учраас тэгэхээр шал хоёр өөр сэтгэлгээ байгаа зү. Тэгэхээр энийг чинь хүүхдүүд энэ хос хэлтэй хүүхдүүд чинь өөрсдөө мэддэг байхгүй юу? Сурцсан байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь хариуцлага гэдэг чадварыг сурдаггүй сэтгэлгээнд нь ороод ирсэн байж тээ. Гэтэл над чиг монголоороо өгжигдсэн юм чинь би хариуцлага гэдэг юмыг шинээр сурдгийн штэ. Хариуцлага үлээх ёстой юм байна. Гэтэл Европын хэлээр ярьсан хүүхдүүд чинь үйл болсон энэ үйлийг заавалжгүй хэн нэгэн хүн хийсэн байх ёстой. Гэтэл эдгээр чинь тууштай байх чадварыг энэ Европын хэлээр ярьдаг хүмүүс сурах ёстой. Заавалжгүй үр дүн гаргах ёстой. Хайж болохгүй гэдэг юм. Гэтэл монголчууд чинь нэг үйлдэл болсон бол заавал result үр дүнтэй байх ёстой гэдэг. Энэ хоёр сэтгэлгээг чинь аль нь хөрвөх чадвар нь аягүй сайн байгаа байхгүй юу? Гэтэл бид нар шинээр тархины үйл ажиллагааг шинээр сурвж шít. Энэ бол зүгээр нөгөө бодит насанд хүрсэн хойноо харж болох бодит зүйл. Тэгээд шид дээр нь зөндөө олон зүйлүүд байгаа. Тэгээд тэрийг одоо яриад алийг дурдж барах вэ? Нэг зүгээр жишээ хэлчихье. Охиныхоо болон хүүгийнхээ жишээг бүх хичээлдээ сайн, математиктэй сайн, ярианы хэлэндээ сайн. Тэгэхээр би дандаа хэлдэг байхгүй. Яагаад гэвэл чи нэг нь бүр монголоор сэтгэдэг, нөгөөтл нь шивэдэр сэтгэдэг учраас тэгээд манай хүүхд чинь одоо 5 6 хэлээр ярьдаг. Багш нар нь англи хэлний багш нар нь төрлөх хэл нь англи хэл гэж ойлгодог за. Франц хэлний багш нар хэл нь франц хэл байх гэж боддог байхгүй юу? Тэгэхээр мань нөхөр яадаг вэ гэхээр би энэ дээр нь тэгээд бүх хичээлдээ нийтлэх сайн. Тэгээ сурлага их сайн тийм тэгээд мань нөхрийг би хэлдэг байхгүй юу? Хамгийн гол онцлог нь аль нэгэн хичээлдээ сайн, математиктэй сайн, эсвэл би нийгмийн ухааны хичээлдээ сайн гэдэг штэ тий. Тэгвэл бүр хос хэлтэй, бүр энэ язгуурын хос хэлтэй байсан хүүхдүүд аль альныгаа чадварыгаа тэнцүү нөгөө хөрвөх чадвар нь сайн байдаг учраас тархинд ачаалалгүйгээр, ядрахгүйгээр, зовлонгүйгээр сурдаг байхгүй өөрөөсдийгөө. Тэр мэдээлэл аваад хадгалаад тэгээ заримыг нь хаяад энэ төр гэдэг юм. Хос хэлтэй хүүхдүүд нэг гэлтэй хүүхдийг бодоход унтахыг харин жоохон нэмж өгөх хэрэгтэй байдгийг. Жоохон унтах хэрэгтэй байдаг. Тархийг амрааж өшөө дээр нь цахилгаан соронзон орно тийм ээ одоо энэ утас энэ нөгөө юуг удирдлага тийм газартай тэр цахилгаан соронзон оронтой тэр газраас энэ хос хэлтэй хүүхдүүдийг жоохон дуу чимээтэй энэ юмудаас жоохон холдуулж авах гол хүүхд мэдгүй болохоос айгүй их ачаалтай байгаад байхгүй тархинд ачаалаг байдаг юм. За тийм байна да. За би бас нэг сүүлийн асуултыг яг тавихгүй бол стоп болохгүй. За бит хоёр өмнө нь нөгөө нэг өөрийгөө үнэлэх үнэлэмжийн тухай нэг дугаар хийсэн юм аа. Би нэг зохиолчийн номыг уншаа. Тэгээд өөрийнхөө хэмжээнд бас бит хоёр өөрсдөө хэмжээнд ярилцсан баа. Тэгэхээр та бас хүүхдийнхээ өөрийгөө үнэлэх тэр үнэлэмж өөртөө итгэлээс арай өөр байгаа да. Тэрийг одоо дэмжихийн тулд ээжийнхэн зүгээс бас хийдэг хамгийн шилдэг одоо аргаасаа бас дурдвал энэ талаар та одоо ямар арга хэмжээ авдаг бол ямар арга хэмжээ авдаг талаараа бас бидэнд тэг хуваалцаач. Хүүхдийнхээ өөрийгөө үнэлэх үнэлэмж дээр хэрхэн дэмждэг вэ гэдэг миний хувийн туршлага. Яг зөв. Би бодож байна л да их сонирхолтой асуулт байна л да. Ингэдгийн би нөгөө түрүүн хэлжсэн шүү дээ урд нь ухамсаргүй байхад хүүхд нөгөө тарих ядарсан байхад хүлээж ингээ бүр залхуураад ингээд ирсэн тархины үйл ажиллагаа идэвхтэй биш үед нь ярьдаг байхгүй. Тэгэхээр тэр үед нөгөө ухамсаргүйгээр авдаг шүүлтүргүй авах уу байхгүй юу. Тэгэхээр тэр үед хүүхэд нөгөө тарих ингээд юм хүлээж аваад тэгээд
тун удахгүй унтдаг штэ унтахад элдв 7 өдөр өгсөн мэдээлүүд хаягддаг. Тэгэхээр нөгөө long term удаан нөгөө нэг холын ой санамжинд үлдэх боломж нь өндөр байдаг учраас яг тэр үед өнөөдөр ямар байсан бэ гэд тэгээд өөрийнх нь хийсэн зүйлүүдийг бурууч байсан юмыг дандаа нөгөө нэг сайн талаас нь заавалчгүй гаргадаг байхгүй юу. Тэгэхээр тэр яг идэхгүй байх үед нь өөрөө ингэж идэхгүй заа тэгээд хагас нойрмогдөө ч юм уу тэгээд ярьж эхэлнэ. Тэгээд яриад эхэлж яхад нь тэгэхээр яг өөртөө одоо хоёр хүүхэдтэйгээ бол би хоёуланд нь хоёр тусдан цаг гаргадаг байхгүй юу. Тэгээд тэр яриад тэгээд энэ зүгтээд эн чинь зөвхөн миний л арга тийм тэгээд зөв эсхийг бол мэдэхгүй юм тийм. Гэхдээ за муухагаар хэлээ л да манай хүүхэд хилцэн байлаа гэхэд муухагаар хилцэн байхад ёстой буруу гэж хэлэхээс илүү чи ямар зоригтой юм бэ өөрийгөө илэрхийлж чадсан уураа илэрхийлж чадсан байж тээ гэдэг би хүүхэд хэлдэг. Яг тэгвэл манай хүү чинь над чиг зөрчлөөс айдаг. Тэгээд янз бүрийн хүнийг эвгүй байдалд оруулахгүй гэд хэлдэггүй энэ төр байх тохиолдол байдаг. Тэгэхээр би чи ямар зоригтой юм бэ чи уураа илэрхийлж чадна гэдэг чи ямар их хүч гардаг ямар том юм бэ гэл ингээл тэгдгийн. Тэгэхээр нөгөө эн чин чи дандаа асаалттай сигналтай байх хэрэгтэй гэж би дандаа боддог штэ. Муухай юм байсан ч гэсэн тэрэн дотроос дандаа сайныг нь олж харж тэрийг нь дандаа дурдчих хичнээн байсан ч гэсэн юу гэж чи яасан тэнийг юм хийсэн бэ чи яагаад тэгж байгаа юм бэ гэж асуухаасаа илүү өөрийнхөө харсан тэгэхээр нөгөө confirmation өгөх гээд байхгүй юу. Би бол тэгдгээ. Мундаг юм а та. Стом мундаг юм. Надад л хэлэх үг болохгүй байна. Харин тийм. Баярлалаа. Суралцах зүйл их байна. Тэгээд оюунад маань өөр асуулт байгаа бол асуултаа асуугаа тэгээд хэдүүлээ өндөрлөх төгч байгаа маань. За. Яг сүүлийн асуулт гээд асуугаа байвал зөндөө асуултууд байна. Тэгээд энэ дээр би танаас нэг л зүйлийг асууя нөгөө. Ер нь энэ хүүхдүүд их айл насандаа ч тийм зөрүүд эдэн штэ. Энэ зөрүүд зан ер нь яг одоо ямар үед илрээд байна? Яг энэ тархиныхаа үйл ажиллагааны хувьд ч тэр эсвэл нөгөө ээж аавтайгаа харилцаж байгаа ч юм уу эсвэл найз нөхөдтэйгээ харилцаж байгаа харилцааны зөрчлөөс ч үүссэн байдаг юм уу те? Одоо ямар нэгэн байдлаар харилцаан дээр тулгуурлаж үүссэн ч гэж болно. Эсвэл насны онцлогч гэдэг юм уу тархины үйл ажиллагаа ер нь тэрнтэй ер нь яаж холбогддгийм болоо тэрний талаар та жоохон тайлбарлаж өгөөч. Тэгээд ер нь тийм зөрүүд хүүхдүүдтэй ээж аав байх юм бол ер нь тэднэртэй тийм зөрүүд зан гаргаж байгаа үед нь яаж харьцуул илүү зүгээр байд юм болоо. Ямар сонирхолтой асуулт вэ? Би тэгтээ энэ талаар түрүүнд дурдсан л да. Зөрүүд зан ер нь хизээ илэрдэг гэвэл хүүхэд өөрийнхөө хүслийг би хүсэлтэн биш те. Би өөрийн гэсэн хүсэл байна. Тэр хүсэл ээж аав хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн би хүслээ гүйцэлдүүлэх гэсэн тэрнээс л эхэлж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрний чинь нэг сайнаар ярих юм бол тууштай зам байна. Өөрийнхөө хүслийг хамгааж үлдэх гэсэн чанар байна. Тэгэхээр тэр талаас нөгөө нэг одоо ингээд би шивэдийн сэтгэл хүмүүжлийн нэг талаас нь ингээд яриа л да. Юу гэвэл шивэдүүд чинь хүүхдүүдийг шүүмжлэх одоо ингээд хүүхдүүдийг үзэхдээ хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд ямар нэгэн чанарыг олоод чадварыг олоод тэрийг ашигладаг. Тэр нь жишээлбэл өөрийгөө илэрхийлэхэд зөрүүд байхад ээж энэ ядаргаатай зөрүүд энэ чи зүгээр одоо нөгөө зөрүүд нь хэлжтэй гэхээр мань нөхөр за ээж намайг харжээ, миний аашиг харжээ. За би ямар ч байсан ээжийн анхаарлыг өөртөө татаж чадсан байна гэдэг өөрийгөө за би ямар ч байсан л нэг амьд байгаа юм гэсэн. За тэр нь цааш ингээд тийм нэг өөртөө нэг тийм нотлогоо өгöd нь шүү дээ. Тэгээд яваандаа багаар тэрийг хүүхэд яагаад эхэлсэн бэ штэ. Чадваржуулаад тэрийг хүмүүжүүл өөрийгөө тэрийг улам сайн болгоод байгаа байхгүй юу? Улам тууштай болоод ээжийг тэгвэл ингээд хэлчихэнгүүд ингээд уурлаад тэгээ би ингээд байхад эн чинь ингээд гүрийгээд би үн хүсэхгүй байна л да. Тэгтэл ээжийн зөвлөдөө тэгтэл ямар ч байсан би ингээд явъя гэдэг юм гараад ирсэн. Тэгэхээр тэр чинь үгүй яг үндэл тууштай чанар. Тэгэхээр
хамгийн эхнээс нь тэрийг нь дэмжихгүй байхын тулд ямар сайн юм бэ чи нөгөө саяхан хэлсэн тууштай чанар манар гэдэг нөгөө зөв болгоод эхлэхээр тэр хүүхэд тэрний сонирхолгүй болчдөг байхгүй. Тэгэнгүүт баг тэрийгээ зөө ингээд хаяад эхэлдэг тэр сонирхолгүй учраас тэгэхээр хоёр болохоор өөрөө өөрийг нь тэр өөрийнхөө хүслийг илэрхийлэх гээд өөрийгөө би гэдэг хүн байна. Чиний үгийг сонсохгүй чи гуруулаа ярьж хахад чи дууга чангална штеп. Чи тэгтэл чамайг сонсохгүй байхад би тэд эн чинь хүний зүгээр л хувь хүний харилцааны хэрэгцээ чи өөрийгөө сонсгох гэсэн хэрэгцээ. Тэрнтэй адилхан хүүхэд өөрийгөө сонсгох гэсэн эсвэл өөрийнхөө хүслийг тодорхой болгох гэсэн тулд зөрөөд тэгээд удаан явсаар байгаа тэр нь чанар болоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Чадварчаад эхэлсэн байж тээ зөрүүд чанараа. Тэгэхээр эсрэгээр нь болгож эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Стогой хариултаа баярлалаа. Тий. Нөгөө юу ч мэдгүй яг хэрэндээ л сайн ээж явах гал хичээдэг ч гэсэндээ одоо ингээд туршлага дутах юм аа нийлээ. Баярлалаа. Би таарын подкастыг сонсдог. Эхлээд их сонсдогос нэг манай хүүхдүүд том болцсон чинь бид нар ч сонирхол өөр болоод хүүхдүүдийн өөр юм ярилцаад тэгээд байгаа болохоор тэгээд амжилт төсөө их сайн ээжүүд бас ингээд бие биенээсээ суралцаад та араас ингээд сонсоод та бүхний хэлэлцүүлгээс сонсоод их юм сурж байгаа ах. Тэгээд амжилт төсөө. Маш их баярлалаа. Танаас маш би лав одоо яг ингээд хоёр охин маань л одоо монгол хэлийг одоо за хүүдээч гэсэн нөгөө ингээд монгол хэлээ бүр илүү сайн хичээл зүтгэл гаргах тийм бүр урам зоригтой боллоо. Дараа бас яг энэ сэдвээр таныг завтай болол яг бүр ийм хүмүүст яг практик зөвлөгөө өгвөл тий хүмүүс сайн ёстой гэж боддог хэрнээ заримдаас яг ямар тохиолдолд юу гэхээ бас мэдэхгүй ингээд яваад идэг тий уг нь ингээд яг ингээд одоо таны хэлсэнчлэн хуваарт оруулаад бүр ажил олгоод тий яг нэг ингээд өөрсдөө тохирсон тийм гоё арга барилыг олж авуулаас ингээд хүн бүхэн бас чадах байх гэж бодож байна. Чадна би хүн бүхэн чадна гэдэгт итгэж гэн мандууха би тэгэхээр тоглоомыг хэлдэхэ би чадсан болвол би чинь яг хувь хүн жоохон залхуутай хүн байхгүй юу. Би чадсан юм чинь яг бусад хүмүүсээс онцлог гэвэл надад итгэл үнэмшил байсан, хоёрт надад судалгаанд байсан. Би номын үзээд ногоотой шүлийн нууцсан учраас надад нөгөө нэг практик болон прагматик зүйлүүд байгаадсан учраас би тууштай байгаадсан байхгүй юу. Тэгэхээр би чадсан юм чинь бүх хүмүүс чаднаа. Үр хүүхдүүдийнхээ төлөө бүх хүмүүс чадна. Тэгэхээр ядахтаа хүүхд чинь сургуульд амархан сургалтэй. Ядрахгүй сургалтэй. Хүүхд чинь тийм ээ насанд хүрсэн хойноо төөрхөө байгальтай өөрөө өөртөө итгэлтэй өөрийгөө хайхад би хинбэ гэдэг асуулт угаасаа дандаа гардаг. Тэрэнд хүртэл хүүхд чинь төөрөхгүй байгальтай. Тэрийгэ бодоод хүртэл хүсвэл ажил болох нь тэгээд чаднаа хүн бүхэн чадна би тэрэнд итгэлтэй юм. Ямар гоё юм бэ? За ста баярлалаа. Тэгвэл үлзээгчийн гоё үгэн дээр хэдүүлээ өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөхөх үү? За тэгээ. Маш их баярлалаа танд цаг зав гаргасанд. За баярлалаа. Маш их сонирхолтой гоё яриаг өрнүүлсэнд тэгээ залуу эцэг эхчүүд биднэрт те ингээд үнтэй гоё зөвлөгөөнүүд өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцсанд дахин талархлаа илэрхийлье. За ингээд ярьсан маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэн бас биднийг Instagram хуудас болох Living with Kids podcast хуудасаар даган маш олон сонирхолтой хүүхдтэй амьдрахад хэрэглэж болох арга хоолны чаруудыг аваарай гэж хүсэж байна. Ингээд дараагийнхаа дугаараар уулзах түр баяртай. Living with Kids podcast.